Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр нийслэлийн боловсролын газраас авдаг шалгалтанд бэлтгэх заавар өгье. За. А вариантын даалгавар 1. Калориметрт байгаа 80 Цельсийн температуртай усанд 20 Цельсийн температуртай ган шаргийг бүрэн дүрсэн бол дулааны энерги авч байгаа болон алдаж байгаа биеүүдийг нэрлэнэ. За эндээс харахад дулааны энерги температур ихтэй биеэс багатай бие рүү шилжих учир ган дулааны энергийг авч ус дулааны энергийг автнаа. За 2 дугаар даалгавар хурд хугацааны хамгааллын диаграм өгсөн байна. Эндээс 2 секундэд явсан замыг олно. За графика эхлээсээ харах хэрэгтэй. Босоо тэмдэглэгийн дагуу хурд, хэвлэл тэмдэглэгийн дагуу хугацаа авсан байна. За тэгэхээр би явсан замыг олохын тулд 2 секундэд харгалзах тийм ээ. Энд дэж урдны утга гэдэг байна. За тэгээд энийг иж нутагш өнцгтийн талбай бол явсан замыг илэрхийлнэ гэдэг. За тэгэхээр эхний тэг секундэд бол биеийн хурд маань 3 м/сек байсан. За тэгэхээр биеийн явсан замыг олохын тулд 3 м/сек-ийг үржих нь 2 секунд. Тэгээ хуваах нь 2. За бид нар тэгшүнцгтийн талбайг олж байгаа. Бид нар бол яаж нэ яг энд бол бид нар гурвалжны талбайг олох зорилготой учраас энд 2-т хувааж өгч байна. За ингээ хунангууд энд 3 м зам явсан байна. За дараагийн даалгавар биеийг 10 м/сек хурдтайгаар эцтэй шидсэн бол шидсэн цэгээс доош 2.2 м-т биеийн хурд ямар байх вэ? За эхлээд 10 м/сек хурдтайгаар эцтэй шидсэн. Өндөр нь болохоор 2.2 м. Биеийн хурд нь ямар байх вэ? Агаар эсрүүсээ тооцохгүй G маань 10 м/сек-ийн квадратаар аваарай гэсэн байна. За энэ дээр энерги хадгалагдах хууль бол биелнэ. Потенциал энергийн тэг түвшнийг биеийг шидсэн цэгт сонгож аваад тэгээд энерги хадгалагдах хууль бичиж. За энэ дээр V0-ийн квадратыг хуваах нь 2 гэдэг бол V1-ийн квадратыг хуваах нь 2 тасдаг нь mg h болно. За эндээсээ хурдаа урагш нь гаргах юм бол язгуурдаар V0-ийн квадрат нэмэх нь 2gh болно. За 10 квадрат чинь 100 нэмэх нь 2 үрждэг нь 10 үрждэг нь өндөр нь маань 2.2 м. Гэх юм бол язгуурдаар 144 язгуураас гаргахаар 12 м/сек болно. За 4-р даалгавраа харъя. Энэ нэг нь 200 г, 200 г гэдэг 0.2 кг масстай. Температур нь 20 Цельсийн температуртай усыг 300 г масстай температур нь 80 Цельсийн температуртай устай хойлов. За усны цэвэр угсаа тогтмол өдний 200 жоулын кг/м үржих Цельс. За одоо усны температурыг орчин температурыг нь одоо дулааны алдагдлыг
тооцохгүй гэж. За энэ дээр дулааны алдагдлыг тооцохгүй тул одоо дулааны балансыг тэгштгэл бичнэ. За энэ дээр Q1 дээр нэмэх нь Q2 гэдэг хоёрын нийлбэрүүд гэж байна. Тэгтээ тэнцүү байх ёстой. За одоо энийг задлахаар M1C дельта T1 нэмэх нь M2C дельта T2 гэдэг бол тэгтээ тэнцүү. За эндээс M1C тохиолдсон температураас хасдаг нь T1 нэмэх нь M2C TX-с хасдаг нь T2 тэнцүү тэг болно. За эндээс TX-ийн холцынхоо температурыг урагшин гаргахаар M1 T1 нэмэх нь M2 T2 хаваахан M1 дээр нэмэх нь M2 болно. За энэ чинь 0.2 орчин 20 Цельс нэмэх нь 0.3 орчин 80 Цельс. Тэгээд 0.2 дээр нэмэх нь 0.3 гэдэг. Холцын температур нь 56 Цельс орж байна. За дараагийнх хэвтэй чигт 30 градус өнцөг ус налуу хавтгай өндөр нь 40 см. 0.4 м. Налуу хавтгайн ороогоос гулсаж эхэлсэн би ямар хугацаанд налуу хавтгайгоос буух вэ? Налуу хавтгай бие хоорондох үлдлийн коэффициент нь тэнцүү 1-ийг хаваахан 2 язгуурдаар 3. Чи нь болохоор 10 м/с-ийн квадрат. За налуугийн бортыгаа хийлгээд авах юм бол ашиг хаваахан синус альфа. За би налуугийн дагуух хурдтгалыг олохын тулд Ньютоны 2 дугаар хуулийг ашиглаад тэгштгэл бичиж ma гэдэг бол mg бид үлдчихэж байгаа хүч нь mg синус альфа хасдаг нь μ mg косинус альфа. За эндээс хурдтгалаа олох юм бол g синус альфа тун μ косинус альфа. За би налуугийн дагуу хурцах хөдөлгөөн хийх тул нийлийг S-тэй зүйлээд S-тэй хатгийн квадратыг хуваах нь 2 гэдгээс хугацаагаа олох гэдэг тийм хугацаагаа зөвшөөрөхөөр энэний тэгийн квадрат байгаа учраас язгуурдаар 2 биелийг хуваах нь А бол. За эндээс орлуулах юм бол 2 биелтэй 2H. За маань G синус альфа алтан дотор синус альфа хасдаг нь μ косинус альфа болж байна. Тэгэхээр 2-ыг өвчих нь 0.4 0.8 G чинь 10 синус альфа гэдэг чинь синус 30. Синус 30 дээр 2-1. Синус 30 дээр 2-1 гэдэг чинь 0.5. Яг энд нь 0.5 хасдаг нь үлдлийн коэффициент маань 2 язгуурын дор 3. Өвчих нь косинус 30 дээр 2-ны язгуур дор 3. За ингээд гот фототил
0.8 секунд гэж гарсан байна. За 6 дугаар даалгавар нь дараах тоо хэдэн утга цифртэй байна вэ? За 221 гэж. 221. За тэгээс бусад тоо бол утга цифртэй ороо явждаг учраас энэ бол ээж нь 3 ууц гэдэг. За дараагийн манд тоо болохоор тэг 20. За энэ бол тодорхой тэмдгээс хоошх тэгвэл утга цифр мөн гэсэн дүрмээр энэ бол яаж нөхөр 5 утга цифртэй байна. За дараагийнх нь болохоор тэг 109 гэж. За энэ маань болохоор цифрээс урагш тодорхой тэмдэг хүртэлх тэг бол утга цифр биш гэсэн дүрмээр энэ бол 1 утга цифр байна. За дараагийн маань тоо 70 гэсэн тоо. Энэ бол тэг бол утга цифр биш. Хэрвээ энд тодорхой тэмдэг авсан бол 2 утга цифр болно. Тодорхой тэмдэг байхгүй учраас тэг бол утга цифр биш гэсэн дүрмээр энэ бол 1 утга цифр байна. За 7 дугаар даалгаврыг харъя. За энэ дээр дууны долгионы график дүрслэлийг нь өгсөн байна. За эндээс дуу үзэгчийн долгионы давтамжийг мөн долгионы далаацыг нь 3 дахин багасгаад тэгэхэд энэ тэг 100-ны 3-тай хахад энэ тэг 100-ны 1-тэй болгоод ингээд дэвтэр дээрээ зураад энэний өмнөх хичээл дээр яг долгионы тэр хэлбэр гэж хичээл дээр энэ мөн долгион дээр яригддаг физик хэмжигдэхүүнүүдийн тухай дууны давтамж, дууны долгион, далайцын тухай утсан байгаа. За тэр хичээлээсээ харж байгаа энэ 7 дугаар даалгаврыгаа хийж гүйцэтгээрэй. Мөн гэрийн даалгаварт сая А вариантыг бид нар хийгээд дууссан. Одоо тэгвэл Б вариантыг өөрсдөө сайхан графикийг зурж агаад тэгээд А вариантынхаа дасгал ажлыг сайн харж агаад энийг хийж гүйцэтгээрэй. За 7 дугаар даалгавар. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.